Сайн байцгаана тулгаан цогт автомобиль. За өнөөдрийнхөө босон явдлыг ярих гээд бэлдээ сууж байна. За өнөөдрийн босон явдлаараа маш том, маш их хэмжээний тийм заллинг хийсэн хүмүүсийн талаар ярих гэж байна. За тэгээд би өмнө нь болохоор энэ заллинд өртдөг, заллингийн хохирогч болдог хүмүүсийг болохоор юмыг нэгтэлдэггүй, юмд хөнгөн хуумгай ханддаг, юмд хэд итгэдэг ийм хүмүүс байдаг байхаа гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь энэ хэргийг судалж үзээд уншиж үзээд би ч гэсэн янз бүрийн юм залхинд өртөж болох юм байна шүү дээ. Энэ ч ямар үнэхээр аимшигтай юм бэ те. Хүнийг жинхэнэ л утсан үгэлтийн шиг юм ашиглаж чаддаг хүмүүс бас байд юм байна шүү дээ гэж үнэхээр гайхаж энэ хэргийг бэлдэж орууллаа. За тэгээд та бүхэндээ энэ хэргийн талаар энэ хэрэг яаж ихэлсэн энэ хэргийн цаана юу нүүдж байсан талаар нэг дэнгүү ярихыг хичээе. За тэгээд ойлгомжтой ярихыг аль болох хичээе манайхаа. За энэ хүрээ нь болохоор 2024 оны 3 сараас ахуулаад цагдаа, шүүх, прокурор гэд бүх явах журмаараа явсан атал одоо хүртэл шийдэгдээг байгаа ийм хэрэг байгаа. За тэгээд 2024 оноос 2026 он гэхээр ч 2 жил шахуу ингээд хэрэг нь шийдэгдээгүй ийм харамсалтай хэрэг байгаа. За тэгээд энэхүү хэрэг нь яаж ихсэн талаар та бүхэндээ яаж эхлэе. За энэхүү хэрэг нь болохоор Солонгосын хамаг баячууд, хамаг том эрх мэдэлтэй хүмүүс, хамаг хөрөнгөтэй хүмүүс хүүхдээ явуулдаг баг сургуулиас эхэлсэн байна. Тэгэд энэ баг сургуулийн нэрийг хэлэхэд л Солонгосын бүх ард иргэд баг мэддэг ийм баг сургууль байсан байгаа. За энэ сургууль дээр болохоор 2023 оны сурагчдын өөрөө удирдах байгууллах нь даргын сонгуул болсон байгаа. За тэгээд энэ даргын сонгуульд нэгэн охин төрүүлдэг. Энэ охины хувьд болохоор энэ сонгуульд өрсөлдөхдөө 55 сая вон зарцуулсан гэж байгаа. За тэгээд энэ 55 сая воныг болохоор энэ охины ээж аав нь гаргаж өгсөн байгаамаа. За тэгээд энэ охинтой өрсөлдөж байсан хүүхдүүд болохоор зүгээр бас ялгаагүй амар том эрх мэдэлтэй амар баячуудын хүүхдүүд л байгаа шүү дээ. Тэгсэн атлаа энэ хүүхдүүд энэ сонгуульд өрсөлдөхдөө болохоор ямар ч мөнгө төгрөг зарцуулаагүй өөрийнхөө тэр мөрийн хөтөлбөрийг яриад ихтгэл маягаар ярьсан байгаа. Тэгсэн чинь энэ дарга болсон охин нь болохоор 55 сая вон зарцуулаад за тэгээд өөрөө ихтгэл тавихгүйгээр дэлгэцээр проектороор юм сонгуулийн сурчлагын маягийн юм үзүүлсэн байгаа. За энэ дарга болсон охиныг хэдүүлээ Ч гэж дуудъя. За энэ Ч охин болохоор тухайн үед 6 дугаар анги гэсэн байгаа. За Солонгос болохоор ийм бид шүү. 1-ээс 6 дугаар анги хүртэл бол бага анги гэж явдаг шүү. За Ч охин нь болохоор бичлэг дээр бүжиглэж гарч ирэх бөгөөд маш өндөр өртөгтэй аялын мөрийн хөтөлбөрөө болгон амлаж олонний анхаарлыг татсан бөгөөд бичлэгт түүнийг дэмжих хэд хэдэн алдартай хүмүүс ч үдэгддэг. За тэгснээ Ч охиныг сонгуульд өрсөлдөхийн тулд аав ээж нь 55 сая воныг зарцуулсан байдаг. Тэгэхээр бодглохлоор амар уустай 55 сая вон одоогийн Монголын ханшаар бодоход 120 гаруй сая төгрөг ингээд зарцуулж ин 6 дугаар ангийн охин штэ сонгуульд өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг зарцуулж ин гэхээр чинь бүр аимшигтай уустай. Ер нь бол баг ямар ч баян айлын ямар ч эрх мэдэлтэй айлын хүүхэд байсан ч гэсэн зүгээр нэг сурагчийн зөвлөлд дарга болохын тулд ийм их мөнгө өрнө гэж баг байхгүй зү. Ер нь эрүүл хүний ухаанаар бодоход. За энэ Ч охины төрсөн ах нь ч бас 2 жилийн өмнө тус сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга байсан бөгөөд бас яг сонгуульд өрсөлдөж яг иймэрхүү башир аргаар бас дарга болж чадсан байна. За ах нь болохоор Солонгосын хамгийн алдартай элбчин сонгуулийн үеэрээ ашиглаад сурчлагаандаа номероо болгож үзүүлсэн байгаа. Энэ Ч охины ах нь болохоор сонгуульд өрсөлдөхдөө алдартай K-pop оддыг өөрсдийнхөө сургууль дээр авчирч дуулуулнаа. Тийм болохоор намайг дэмжээрэй, намайг дарга болгоорой гэж мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа. За тэгээд үүнд нь ч гэсэн нөгөө нэг сурагчид K-pop оддыг өөрөө сармаар байгаа шүү дээ сургууль дээр. Тийм ч учраас энэ Ч охины ахыг 2 жилийн өмнө бас даргаар сонгож исэн юм тохиолдол байсан байна. Ч охины ах нь 2 жилийн өмнө дарга болчоод K-pop оддыг авчирч дуулуулна гэсэн амлалтаа зөрчингүүтээ сургуулаараа пентхаустай аялал хийнэ. За тэгж өөрчилсөн байна. За тэгэд энэ Ч охины ахыг анх сонгуульд өрсөлдөд гарч ирэхэд ч гэсэн сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ууралж исэн байгаа. За дараа нь Ч охин ч гэсэнтэй сонгуульд гарч ирэнгүүт нь эцэг эхчүүд бас ийм дургуутсаж уур бухимдалтай байсан байгаамаа. Мэдээж хүүхэд нь өөрсдөө илтгэлээ бэлтээд амаараа яриад ингээд бэлтээд орж явахад хин нэг охин хурж ирэл 55 сая воныг зарцуулаад зүгээр нэг дэлгэцээр бичлэг үзүүлээл ингээд ялт байгуулчихна гэдэг чинь бас шудраг бас байгаа зү.
Тийм ч учраас эцэг эхчүүд маш их дургуутж, маш их юм бухимдалтай байсан байгаамаа. За энэ Чэ охины эцэг эхийн талаар одоо хэдүүлээ ярьж эхлэе. За ингээд шудраг босаарч хамаагүй хүүхдүүдээ бүгдийг нь сурагчдын зөвлөлийн дарга болгоод улмаар өөртөө эцэг эхийн зөвлөлийн дарга болж ингэж ажиллаж ирсэн байгаамаа. Чэ охины аав ээж хоёрыг одоо бусад эцэг эхчүүд за маш юм хүмүүсийн нүдэнд өртөх дуртай тий. За тэгэл өөртөө бол амар их юм ганган байнга одоо брэнд өмсдөг тий амар үнэтэй машин одоо ундаг гэдгээр нэг юм хүмүүс одоо андахгүй байсан байгаа. За тэгээд энэ ээж аваа хоёр бол тий маш үнэтэй машиныг зүгээр яг л оймс шигээ сольж ундаг гэсэн гэж байгаа юм. Зүгээр Бентли унаал тий одоо Бенз унаал ингээд солиол Мэйбах унаал ингээд амар одоо хүмүүсийн анхаарлыг байн татдаг юм хүмүүс байсан байгаа. За тэгээд Солонгосын баячуудын хороолд амьдардаг, Ганнам дүүрэгт амьдардаг ийм эцэг эх хоёр байсан байгаамаа. За гэхдээ энээс гадна нэг амар гэхүү галзуу гэхүү тийм үйлдэл байгаа нь энэ гэр бүл бусад эцэг эхчүүдэд яхааргүй танигдах болсон гол шалтгаан нь сургуульд өгсөн хандив байсан байгаа. За 2019 онд тус сургуулийн номын сан болон анги танхимуудыг хамарсан томоохон засвар шинжиллийн ажил хийгдэх болж тэрхүү асар их засварын зардлын ихэнхийг нь хүүхдүүдийн ээж аав болох мөн хатагтай гэр бүл гаргасан байгаа. За одоо хэдүүлээ энэ Чэ охины ээжийг нь мөн гэж дуудъя. За сургуульд хандвилсан нийт дүн 2 тэрбум вон явдсан байгаа. Монголоор 5 тэрбум. Зүгээр нэг гэр бүлтэй сургуульд сургуулийнхаа номын санг одоо янзлаараа гээл 5 тэрбум воныг ингээд хандвилчин гэхлээр маш одоо юу гэмтэй галзуу хөө солиотой ийм хүмүүс байсан байгаа сте. Гэхдээ ер нь ямар ч одоо баян байсан бай хүүхдийнхээ сургууль 5 сая 5 тэрбум одоо төгрөгийг ингээд хандвилна гэж ер нь байх уу? 2 тэрбум вон шүү maaha. Үнэхээр галзуу ийм мөнгөндөө хахаж цацсан ийм баян хүмүүс байсан байгаа. За тэгэд энэ цаг үеэс ахуулаад мөн хатагтай гэр бүлийг одоо ойр тойрныхон тэр сургуулийн эцэг эхчүүд ингээл бараг шүтдэг байсан. Яа за та өстой баян хүн юм аа. Үнэхээр одоо инэрэнгүү сайхан сэтгэлтэй ийм хүн юм аа гэл ингээл мөн хатагтайг бол шүтэж ирсэн байгаамаа. За 2017 онд буюу энэ хандив болдог үеэс 2 жилийн өмнө мөн хатагтай гэр бүл болон за тэднээс дутгааргүй хөрөнгөтэй И хатагтай гэр бүл байсан байгаа. За тэдний гэр бүл болохоор маш алдартай гэр ахуйн одоо цахилгаан барааны компанитай бөгөөд мөн хатагтай болон И хатагтай нарын хүүхдүүд нэг ангид сурч бүр нэг дугууланд хүртэл ингэж явж исэн байгаамаа. За тэгэд энэ 2017 оноос ахуулаад мөн хатагтай гэр бүл болон И хатагтай гэр бүл хоёр ингээд хоорондоо одоо гэр бүлийн найзууд болж одоо үүзээгүй юм найзууд болсон байгаа. Энэ одоо мөн хатагтай болон И хатагтай нар хүүхдүүдээ явуулчаал хоорондоо байнгын уулзаж учирдаг, кофе шопод уулздаг, хоол иддэг. За тэгэл хамаг одоо нууц юмнуудаа ярьдаг, гэр бүлдээ юу болдог, гэр бүлийнхээ асуудлыг ярьдаг. Манайх ийм хөрөнгөтэй, манайх ийм амьдралаар амьдардаг гэл. Энэ бүх зүйлээ хоорондоо ярилцаж одоо ингэж байдаг байсан байгаа. За өдөр ирэх тусам дотносоо л байнга л хамт явдаг бие биенийхээрээ орж гардаг найзууд сүүлдээ бүр ингэж хамт аяллаар явах хэмжээний гэр бүлийн найзууд болсон байгаа. За нэг өдөр И хатагтай хүн юмчинтэй ажил амьдралаа яриад за тэгэл хамаг асуудлуудаа ярьж ихсэн л байгаа юм л да. За тэгээд хамаг асуудлуудаа яриад ихсэн чинь мөн хатагтай И хатагтайд надад нэг юм үзүүлдэг бөө байгаа штэ. Тэр бөө маань бүр үнэхээр шидтэй. Зүгээр л тэр хүний үгэнд орох юм бол үнэхээр одоо чиний ажил амьдрал, чиний үр хүүхэд үнэхээр сайн явж чаднаа. Чи тэр нэг бөөд үзүүлээд үзэх үү? Гэхдээ тэр бөө одоо ингэж биеэр уулзаж үздэггүй. Уцаар мессеж бичиж одоо харьцдаг. Тэгээд тэр бөө одоо Америк, Солонгосын хоёрын хооронд ингэж амьдардаг. Одоо болохоор ингэж Америкт амьдардаг тийм бөө байдаг. За тэгээд тэр бөөд чи нэг үзүүлээд үзээ гэд И хатагтайг мөн хатагтай ятгсан байгаа. За тэгэд И хатагтай ихэндээ зүгээр л сонирхож ойр зургийн юм асууж ирсэн бөгөөд за энэхүү бөө үнэхээр л түүнийг өнгөрсөн амьдралын
нефт харж заримдаа яг одоо ямар хувцас өмсөж байгааг нь хэлж нөхрийнхэн бизнес тэгэл ажил амьдралыг нь зөвнөх зэргээр гайхалтай мэргэлж байсан тул ий хатагтай анхандаа аар шархан юм асуудаг байсан ч сүүлдээ бүхий л зүйлээ асууж эхэлдэг болсон байгаамаа. За нэг өдөр ий хатагтайд маш том асуудал гарсан нь түүний том хүүд гинэт сэтгцийн булчин таталтын хүнд шинж тэмдэг илэрч эхэлдэг. За ямар ч эмнэлгийн эмчилгээ тус болохгүй байсан тул маш их төгссөн ий хатагтай бөөгөөс тусламж хүсэхэд хүүхдийн эмнэлгийн түүхийг хиндэж хэлээгүй байхад нь чиний хүү багада халуураад таталт авч байсан байна. Энтэй холбоотой одоо энийг зүгээр орхивол хүү чинь удахгүй үхнэ. Амьд үлдээмээр байвал тахилын ширээнд чин сэтгэлээ харуулж өргөлөө өргөө гэж хэлсэн байна. Ийм мессежийг аваад хүүхдийнхээ төлөө бөөгийн бурхны тахилд нь чин сэтгэлээрээ өргөж барьц болгож ий хатагтай 300 сая воныг өгсөн байгаа. За тэгэд энэ 300 сая воныг хинт өгсөн бэ гэхлээр мөн хатагтайд өгсөн байхгүй. Тэнгүүтээ за нөгөө бүүн за зүгээр мөн хатагтайд өгчөө. Мөн хатагтай надад ингээд явуулчнаа. Тийм болохоор мөн хатагтайд өгөхөд болно гэд. За тэгэд ий хатагтай мөн хатагтайд дахил болгож 300 сая воныг өгсөн байгаа. 300 сая вон шүү дээ. 700 сая төгрөг. 700 сая төгрөгийг ингээд одоо тэр бөөд итгээд ий хатагтай өгсөн байгаамаа. Тэгэд хамгийн ачаалттай нь заяа. Энэ 300 сая воныг өгөөд удаагүй байсан чинь ий хатагтай том хүү нөгөө нэг өвчнөөсөө бүр гинт одоо салцсан байхгүй. Ямар ч өвдөх шинж тэмдэг байхгүй. Зүг зүгээр болчихсон байна. Тэгэд ийм болохоор ий хатагтай гэр бүл бүр энэ бөөд бүр ингээл шүтэл гүн итгэж орхисон байгаамаа. За тэгэд ий хатагтай нөхөр хүртэл энэ бөөд бүр 100%, 1000%-тэй баг өөрөөсөө илүү ингэж итгэж эхэлдэг. За ий хатагтай хэдүүлээ нөхрийг одооноос Кан гэж дуудъя. За Кан болон ий одоо хатагтай энэ хоёр эхнэр нөхөр шүү маань сайн одоо тогтоож аваарай. За тэдний итгэлийг авсан бөөгийн үйлдэл эндээс эхлээд жинхэнэ төрхөө харуулж эхэлдэг. За эхнэр нөхөр хоёрт тусад нь даалгавар өгөөд энэ даалгаврынхаа талаар хоорондоо огч ярьж болохгүй шүү. Хоорондоо хэлж ярих юм бол энэ даалгавар чинь чиний амьдрал чинь одоо бүтлгүүтийн шүү гэж сануулж хэлдэг байсан байна. За ялангуяа ий хатагтай даалгаврууд илүү хачирхалтай болж түүнийг жин нэмэх ёстой. За хүүхдүүдийнхээ эцэг эхийн хурал дээр бүр юм задгаа те баг хөх бүксөө гаргасан юм шиг юм өмсөд очоо гэж одоо ийм даалгавар өгсөн байна. За бүр сүүлдээ хүүхдүүдийнхээ сургууль дээр очиод үүмэн самуун тарь тэ иймэрхүү хачирхалтай даалгаврууд өгч эхэлсэн байгаамаа. За тэгэд энэ даалгавруудыг биелүүлэхгүй бол чиний бие өвдөн, танаа хүүхдүүд чинь өвдөн, танаа нөхрийн чинь ажил үйлс бүтэхгүй болно, бизнес дампуурна. Хамгийн л одоо болж бүтэхгүй юмыг яриад хэлээд тэгэд энд нь итгэсэн бүх даалгаврууд энэ бөөгийн хэлснээр биелүүлдэг байсан байгаамаа. За тэгэд энэ даалгаврууд хүндэрсээр нөгөө бөөгөөс ий хатагтад мессеж ирдэг. За өнөөдөр чи энэ мөн хатагтай хүүхдийг хулгаалаа. Хүүхдийг хулгайлах юм бол чиний амьдрал чинь сайжирна гэд. За тэгээд ий хатагтай мэдээж итгэсэн чинь мөн хатагтай хүүхдийг хулгайлах гэж оролдож байгаад мөн хатагтад баригдсан байна. За тэгээд мөн хатагтай энэ бүх юмыг одоо ашиглаад одоо яриад нөгөө ойр авийнхаа эцэг эхчүүдтэй яриад сургуулаар нэг тараагаад за тэгэд ий хатагтай нэр хүнд тэр сургууль даяар одоо байхгүй болоод хүүхдүүдийн эцэг эхчүүд ий хатагтайг үзэн ядаад ингэж хэлсэн байгаамаа. За нөгөө талд болохоор нөхөр Кан захирлын даалгаврууд за энэ тэнд хөрөнгө оруулаа. За энэ ажлуудаа бүтээмээр байвал өргөл барьц харамгүй өгөөд ажил үйлсээ даатгуулаа. За түүгээс зогсохгүй мөн хатагтайтай хамтарч ажил, мөн хатагтайг одоо өөрийнхөө бизнест оруул мөн хатагтайгаас зөвлөгөө ав тэгжиж ингээд чиний ажил амьдрал чиний бизнес чи улам өргөжиж улам их баян болж улам их эрх мэдэлтэй болно гэж нөгөө бөөгөөс энэ Кан захиралд байнгын мессеж ирдэг гэсэн ба. За тэгэл мэдээж Кан захирал чинь мэдээж бас итгэж гисэн юм чинь мөн хатагтайтай ойр дотн болж таалзаасан шүү дээ. Явж гисэн байгаамаа. За тэгэд энэ Кан захирал гэдэг байна шүү дээ. Кан захирлыг мэдээж нэрийг нь бүтэн нэр болно одоо бүх одоо компанийн нууц бүх юмыг нууцлж байгаа. За тэгэд энэ Кан захирал бол LG, Samsung одоо маш том компани юм хүү гэж одоо хүмүүс хардаж сэрдээд байгаа юм байлээ. За ингээд бөөгөөс нөхөрт болохоор бас арай гайгүй даалгаврууд өгөөд байсан атал ий хатагтай буюу эхнэрт нь бүр маш бүр янз янзын муухай даалгавар өгсөн байна. За бүр сүүлдээ заяа бурхны өмнө чинь нүглээ намжилж
өөрийнхөө юм нүцгэн бичлэгээ хийе явуулаа. За тэгээд энэ нүцгэн бичлэгийг хийж явуулахгүй байх юм бол чиний хүүхэд чинь урдын айдлаар өвдөд үхнэ гэж айлгсан байсан байгаа. За тэгээд энэ бөө ие хатагтай нүцгэн бичлэгийг одоо ингээд авчиж байгаа шүү дээ, тий. За тэгэнгүүтээ ие хатагтай нөхөр ган руу энэ одоо нүцгэн бичлэгийг нь явуулангуудаа эхнэр чинь одоо ийм бузар булайд үл хийж гинэ. Эхнэр чинь одоо чиний араар тавьж гин. Энэ чиний хүүхдүүд чинь чиний төрсөн хүүхдүүд биш. Чамайг дандаа ингэж хуурж мэхэлдэг байсан гэж нөгөө бөөчин кан захиралд итгүүлсэн байгаа. За ингээд мэдээж эхнэрийнхээ тэгээ хачин ааш аврыг хараад нүцгэн бичлэгийг зүгээр нэг бөөгөөс ингээд авчгаар чинь ямар нөхөрл эхнэртэй одоо итгэвд тэгэнгүүтээ энэ миний хүүхдүүд биш миш гэл одоо баахан л юм одоо тархинь угаацсан байгаа шүү дээ. За тэгээд нөхөр энэ бөөд 100%, 1000% итгээд эхнэрээсээ 2019 онд салтгаа. За нэмээд энэхүү бичлэгээр нь өнөөх бөө маань дарамталж энэ бичлэгийг чинь хүүхдүүдийн чинь сургууль даяар тараана. Хүүхдүүдийг чинь үхэлд хүргэнэ гэж дарамталж ие хатагтаагаас хэдэн тэрбумаар нь мөнгө сааж гисэн байгаамаа. За ие хатагтай зөвхөн хүүхдүүдээ хамгаалахын тулд тэр тамшиг дарамтыг тэгшиж амиа хорлох тухай өдөр бүр бодож гисэн байдаг. За нэмээд эхнэрийг нь бөө байнга сэтгэл зүйн айдас байлгахын тулд гэртээ байгаа тавилгуудыг эвд, гэрэлтийн зургаа устгах, амьд үлдэхийн тулд чэжүү арал руу нүү гэж шаардсан 5 хоногийн зайтаагаар тэднийг байнга нүүлгэж нийгмээс найз нөхдөөс нь бүрэн тусгаарлаж байваа. Ие хатагтай нөхрөөсөө салаад ийш тийшээ нүүгээд өрийн дарамтанд ороод тэ. За тэгээд сүүлдээ хүүхдүүдээ харж чадах тийм чадамжгүй болоод хүүхдүүд нь бүр асрамжийн газар хүртэл явсан байгаа. Ийхүү эхнэр нь ямар ч мөнгөгүй ядруухан байдалтайгаар чэжүү арал дээр амьдардаг болсон байдаг. Энэ бүх хэрэгүүд 2017 оноос ахуулаад ие хатагтай мөн хатагтайтай уулзаж учирсан цагаас ахуулаад 2024 он хүртэл ингээд болчихж байгаа маа. Мөн хатагтай нь танилцуулсан тэр бөөд зайлшуулаад бөөгийн бүх зүйлд итгээд 7 жилийн турш тамшиг амьдралаар ингэж амьдэрсэн байдаг. За ингээд 2024 онд мөн хатагтай 6 дугаар ангийн охин нь одоо баг сургуулаа төгсөөд түүнээс хойш сургаггүй алга болсон байгаа. Хүмүүстэй энэ мөн хатагтайг яач вэ, ийч вэ те. Ингээд сурглаад явж исэн чинь мөн хатагтай сураг Америкийн нэгдсэн улсаас гарч эхэлдэг. Хүүхдүүд нь Америкийн нэгдсэн улсын маш алдартай тийм урлаг, спорт одоо бүх чиглэлээр алдартай тийм сургуульд сурч эхэлсэн байсан тогтоогддог. Энэ сургуульд тэмцэхийн тулд маш том ур чадвартай, маш тийм сургалттай хүүхдүүд л тэмцэх боломжтой байсан байна. За мөн хатагтай болохоор Америк, Солонгосын хооронд одоо байнгын ирж очдог те. Хүүхдүүд нь мэдээж Америкт сурж байгаа юм шиг. Америкт амьдрахтаа маш тансаг одоо тийм апартанд амьдарч өндөр түрээс төлж амьдардаг байсан тогтооддог. За тэгэд мөн хатагтай нөхрөөс гадна эдний гэр бүлд дахиад нэг эрэгтэй хүн амьдардаг байх нь тогтооддог. За тэгэд мөн хатагтай болохоор энэ эрэгтэйг аав ахаа гэж одоо дунгаж дуудаж хүмүүст танилцуулж ярьж явдаг байсан байгаа. Энэ мөн аав ах гэж яриад байгаа энэ эрэгтэй хүн биш дээ. Ие хатагтай нөхөр байсан байгаа. Кан захирал, нөгөө кан захирал ч. За тэгээд яагаад энэ кан захирал мөнгөний гэр бүлтэй хамт амьдрах болсон бэ гэхлээр кан захирал компаниас маш их хэмжээний мөнгө аваад энэ мөнд өгчихсөн тий. За тэгээд нөгөө нэг бөөч нь энэ мөнгөний туслах мөнний гэр бүл тусал мөнгөний хүүхдүүдийг асар хамгаал гэж одоо бас үүрэг өгсөн байна. Тэгээ тийм ч учраас кан захирал мөн хатагтай баг боолон шахуу болж хуурсан байдаг. За анх мөн хатагтай гэрээсээ явсан кан захирал дуртаяа нэг өрөө гаргаж өгсөн бөгөөд тэр цагаас хойш мөн хатагтай гэр бүл болон кан захирлын ачаалттай хамтран амьдрал эхэлжээ. За мөн хатагтай гэр бүл 2 хүүхэд кан захирал гээд тавуулаа нэг гэр бүл шиг амьдарсан хугацаа бараг 6 жил байсан байдаг. Тэднийг мэдэх танилуд тэр 5 хүний хамтын амьдралыг нэлээд тайван, найртай байдаг байсан гэсэн байдаг. Гэвч тэр гэрд хинээч төсөөлөөгүй зүйлс өрнөж байлаа. Кан захирлыг нийгмээс бүрэн тусгаарлаж хяналтын камераар 24 цагийн турш хянаар зогсохгүй кан захирал тэр гэрт яг л боол мэд амьдардаг байсан байгаа. Кан захирал өдөрт ердөө 3 цаг унтдаг байваа. Яагаад гэвэл шөнө бүр нөгөө нэг бөөтөөгөө мессежээр харьцаж за нөгөө бөө нь мөн хатагтай хүүхдүүдийг сайн асар тэгвэл чиний бизнес бүтэн мөн хатагтай үгнээс гарвал компани чинь дампуурна гэж сэтгэл зүг нь бүрэн удирддаг байсан учраас тэр юмсанжээ. За 2024 оны 3 сард энэ бүх аимшигтай зүйлс нуран ундгаа. За кан захирлын төрсөн гэр бүлийнхэн
түүнийг компанийнхаа 6.5 тэрбум воныг хууль бусаар авсан хэрэгээр цагдаагийн газарт гомдол гаргаж шалгаж өгөхийг хүссэн байдаг. За тэд үнэндээ Кан захирлыг мөн хатагтай гэр бүлийн иргэшээлээс салах учраа олохгүй байсан учраас хүчээр салгаж тусгаарлахын тулд аргагүй эрхэнд Кан захирлыг цагдаад өгсөн байдаг. За цагдаа прокурорын байгууллага хэргийг хүлээн авч мөн хатагтай гэр бүлийн дансны хуулга утасны дугааруудыг шүүхэд асар зочирдом үнэн илэрдэгэ. За мөрдлөгийн явцад биш үү? Нөгөө нэг алдартай нөгөө нэг Америк Солонгосын хооронд явж ирдэг бөө гэдээсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр бөө энэ хорвоо ертөнд дээр огт байхгүй зүгээр нэг мөн хатагтай зохиолоос гарч ирсэн бөө байсан байгаа. За тэгэд нөгөө нэг бөөгийн нэрийг бариад мессеж бичээд байсан хүн хинбэ гэхлээр мөн хатагтай байж таардаг. За тэгвэл тэр ий хатагтайг гэртээ ямар хувцастай байгааг, ямар амьдрал туулж ирснийг яаж мэдэж мессеж бичсэн бэ гэхлээр шалтгаан нь дэндүү хялбархан бөгөөд зөвөн байсан байгаа. За мөн хатагтай өдөр бүр тэдэнтэй хамт хооллож, хамт аялахдаа хосуудын гинтийн яриа байгаа шүү дээ. Одоо санамсаргүй хоорондоо ярьдаг яриа. Тэр бүх яриаг нь тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичиж тэмдэглэдэг байсан байна. За хувийн зовлонгуудыг нь маш анхааралтай тэмдэглэж авдаг. За тэгээд хохирогчдыг с ิจ авахгүйн тулд хамт хооллож суугатаач ширээн дороосоо бөөгийн дэрээр мессеж илгээж жүжиглдэг байсан нь тогтоогдсон байдаг. За тэдний 8 жилийн турш хохирогчдоос зөөрдөж авсан нийт мөнгө нь 15 тэрбум вон байсан байна. Ий хатагтай болон Кан захирлаас ингээд нийт 15 тэрбум воныг заллаад авчихсан гэхэлэр үнэхээр аимшигтай байна сте. За тэгэд энэ ий хатагтай Кан захирал хоёр хүртэлтэй маш өндөр мэдлэгтэй, боловсралтай, хөрөнгөтэй, чинээлэг язгууртан айлын ийм хүмүүсийг ингээд синхэрхүүлээд, ингээд итгүүлээд, ингээд заллина гэдэг одоо үнэхээр аимшигтай байна сте. За одоо тэгэхээр энэ мөн хатагтай, энэ ий хатагтай болон Кан захирлаас өмнө ямар гэмт хэрэг хийж, ямар заллин хийж байсныг та бүхэндээ бас ярьж өгье. За мөн хатагтай өмнө нь Кансо дүүргийн нэгэн байранд амьдарч байхдаа хөрш настай хосуудыг яг ийм башир аргаараа картыг нь хамж 300 сая вон луурдаад зугтаж байсан илэрдэг. За 2014 онд нэрээ сольсон гих мөн хатагтай түүний нөхөр Чуу Хой өөрийн мөнгөөрөө өөрийгөө баян болгож хувиргаад өнөөх хувийн сургуульд шин дүрээр буюу маш баян айлын дүрд хувирж дараагийн хохирч болох ий хатагтай гэр бүлийг чиглэсэн байдаг. Кан захирлыг чинь компаниас нь их хэмжээний мөнгө луурдчихлаа, их хэмжээний мөнгө залжилчлаа гэд одоо Кан захирлыг шоронд суулгасан байгаа гэсэн шүү дээ. Кан захирал шоронд оронгуудаа юмыг бодтойгоор нь ойлгож гисэн байгаа. За ингээд Кан захиралтэй би чинь үнэхээр хүчрхийлд амьдраад байсан юм биш үү? Би тархиа угаалгачихсан юм биш үү? Би газлайтинг өртчихсэн юм биш үү гэж ухаарч гисэн байдаг. За ингээд Кан захирал өмгөөлөгчдөө бичсэн захидалдаа ингэж бичсэн байдаг. Би тэдний үгээр хөдөлдөг робот нь байсан. Би өөрийн гэсэн ухамсаргүй болж заавраар нь амьдарч байв. Надад амьдрах үнц нь олдохгүй байсан тул амиа хорлох гэж оролдсон ч тэд арай болоогүй бурхны зөвшөөрөл ирээгүй байна гэд миний үхийг хүртэл зөвшөөрдөггүй байсан гэж нулимс туслуулсан захидал илгээсэн байсан байна. За ингээд мөн хатагтай болон мөн хатагтай нөхөр шүүхийн өмнө зогссон ч гэсэн өөрсдийнхөө энэ луурт бид нар ямар ч хамаагүй ий хатагтай болон Кан захирал биднэрт зүгээр сайн дураараа мөнгөө ингээд хандвилсан штэ. Бид нар ямар ч юм луур одоо хийгээгүй гэж шүүхийн өмнө ярьсан байгаамаа. Цагдаа болон прокурор мөрдөгчийн байгууллагаас бол хамгийн дээдлэн нь мөн болон мөн хатагтай нөхөрт 10-аас 15 жилийн ял өгөх боломжтой гэсэн тийм хуулийн заалт байна. Тэрнээс одоо их хэмжээний ял онох боломжгүй байна гэж хуульчид болон прокурорын байгууллагын шүүгийнхэн үзээд байгаа юм байна лээ. Тэгэхээр манайхаа үнэхээр харамсалтай байна шүү дээ. Маш аз жаргалтай байсан, маш юм сэхэтэн байсан, маш их хэмжээний мөнгөтэй байсан, баян байсан, мэдлэг боловсралтай байсан ийм хүмүүсийг зүгээр л нэг муухай заллагч луурчд гарч ирэнгүүтээ оронгоор нэргүүлээл өөрсдийнхөө иргэшээлд оруулна гэдэг үнэхээр аимшигтай. Тэгээд та бүхэн ч гэсэн би одоо луурын гэмт хэрэгт одоо яасан ч өртөхгүй гэж бодлгүйгээр байнгын сонор сэрэмжтэй,
байнгын юмыг тунгааж, зүрх сэтгэлийг сонсож, тархийг сонсож тийм байгаарай. Тэгэхгүй бол хэн нэгний гарт ороод, хэн нэгний удирдлагад ороод асар ихээр хохирох боломжтой юм байна шүү гэдгийг одоо энэ хэрэгээрээ та бүхэндээ ярьж ойлгуулахыг хичээлээ. За тэгээ манайхаа энэ хэргийн талаар та бүхэн комент бичээрэй, лайк дараарай, subscribe дараарай манайхаа. Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээ subscribe дараарай, лайк дараарай. Хайртай шүү. За тэгээд дараагийнхаа дугаараа уулзцгаая. Баяртай.